J Modern Home Decor. Rich Organic Cosmetic. За жаргалын подкаст өнөөдрийн 4 дахь дугаарыг хэлж байна. 4 дахь дугаарын маань зочид болохоор өөрийн онцлогийг шингээсэн одоо бидний бас маш их юм асуух одоо сэдлийг төрүүлсэн юм 3 зочоо урьсан байна. Тэгээд юу асуух гэдэг нь гэхээр манай Эрдэнэтэд ирсэн хүмүүс байхгүй юу? Бэр байна, Эрдэнэтийн бэр маань байна, Эрдэнэтийн ундгай охин байна. Олон жил байхгүй байжгаад ирсэн. Огийн үед би ойлгохдоо дөнгөж одоо манай Эрдэнэтийг зориод ирсэн одоо залуу гэж байна. Үгүй би бол булганых уг нь бол. За. Тийм. Тэгээд 10 оноос хойш Эрдэнэтэд байсан байхгүй. 10 оноос хойш шүү. Тэгээд Эрдэнэтэд оюутан болтлоо байжгаад. Тэгээ оюутан болоод хот руу яваад тэндээ сургуулаа төгсчөөд ажиллаж жагаад. Тэгээ ер нь нохтын уур бүхэнд хитрхи хэрэг стресссэн болохоор зай байлаа. Тэгээ наашаа. Тэгээ ер нь бол яг гоошлтгын хүүхдлээсэн л да. Хүүхд маань гарч ирээ тэгээд угаасаа тэгэл яг би яг нэг хөдөө авчид орж ирсэн байхгүй. Амар дэлгүрмээ ярьд. Хөдөө авчид яг орж ирсэн чинь нөгөө хотод бүр амар ингээ ядарсан. Өөр ангаар уяг өглөө явал оройдоо ирээд тэгээ хот руу би 3 цаг төгжиж байгаа байхгүй. Тэгэл бүр амар ядраад тэгээд ингээд бүр цаанаасаа л ингээл уур бүхэндл ингээл төрөөл тээ. Тэгээ за би гэртээ орохдоо стрессээ гэрийн гадаа үлдээчихэд үгэн орох хөстөө одоо ингээ ялангуяа ингээ хүүхдтэй болж ингээ тэгээ би дотроо ингээл бүхэндэлтэй байсаар байгаа шууд гэрлүүгээ яв орчиж байгаа байхгүй. Тэгээ манай ихнэр гайхаад тэгээ би яг ингээ хэлж байгаа байхгүй. Би хоёлаа ингээ нүүхүү. Тэгээ би яг ингээ энэ байдлаар бол удаан хотод бол байж чадахгүй байна. Яг тэгэж уус хотод ямар ч юм энжой хийж байгаа юм байхгүй. Ганц амралтын өдрүүд дээрээ гэртээ байхыг бодно тий. Тэгээ гарыг гээ тэгэнгүүт төгжрөл гээл эхлэнгүүт чинь гармаар үрсэн гэж юм чи. Тэгэл за болий. Тэгэл юу ч таалагдхаа байгаа л за тэгэл тий та эдийн насанд хүрсэн юм шигээр тэгэл за насны бүхсэнд нутгуруугаа явъя гэдэг гараа хэлсэн шүү дээ. За яг л энийг эхлүүлж асуух гэж юу байсан. Тэгээд овгийн маань яг гоё эхлүүлээ манай яриа одоо өнөөдрийн подкастын сэдвийг. За яг л ийм шийдвэрийг би бас гаргаж Эрдэнэттэй анх 2014 15 онд ирчихсэн байхгүй. Одоо ингээд 10 жил болчлоо. Хүүхдүүдээ 3 хүүхдүүдээ дуртай секц дугууланд нь явуулах сонголтууд байна. 10 минутын өмнө гараад дугууланд нь секцэнд нь өргөж өгч амар том боломж. За сүүлийн утаа бол гэж утаа байхгүй гэж одоо яриад яг хуу сүүлийн жоох юм багс ихсэж байгаа. Гэхдээ одоо мэдээж энэ дээр бас арга хэмжээ авах байлгүй дээ гэж найдаад байгаа шүү дээ. Тэгэхээр ерөөхдөө энд ирэх нь бас нэлээд том давуу тал одоо таад хідэд болж байгаа. Гэхдээ сул тал нь ер нь ямар байна? Бочимгийн хувьд одоо Эрдэнэтийн унган хөхөд ирээд энэ ч бизнес яг цэвэр бизнесийн одоо юу орчинд үйл ажиллагаа явуулаад эхэлчихэж байгаа шүү дээ тий. Миний хувьд болохоор бүр яг ингээл нэгдүгээр ангиасаа хойш тий. Би бас огтой адилхан булганых. Тэгэл аавч хоёр маань хөдөө байдаг. Тэгэл ингээл эмээтэйгээ сургуульд ороод Эрдэнэтэд нүүж иржсэн анх. Тэгээд Эрдэнэтэд мэдгүй одоо сурагч байхдаа ч юм уу бага ангид байхдаа гадуур явахдаа хичээлтэй байхдаа айн хүнтэй зуг явна маавна гэж бидний үед тийм байгаагүй шүү дээ. Тийм тэгээд яг л тэр нөхцөлийг бодоод за хүүхдүүдээ ийм аюулгүй орчинд өсөх ёстой. Хотод бол би заавал өөрөө хүргэж өгнө, заавал гараас гарт өгнө. Тэгээд төгжрөл ямар илээ, бидний ажил болон сургууль цэцэрлэгийн хоорондын зайн ямар илээ. Тэгээд за зайн ойрхон байсан ч гэсэндээ манай замын төгжрөл бөглөө ямар илээ. Гэл бүх нөхцөлийг харгалзаал бодоол хүүхдийн ер нь ирээдүйн төлөө л бид нэр ажиллаж хичээж амьдралын төлөө явж байгаа шүү дээ тий. Тэгэхээр хүүхдийн ирээдүйг тийм таагүй нөхцөлд байхад бид нэр ажил хийх боломжгүй, амжилттай авах боломжгүй гэдэг л юм харсан. Тэгээд нодлон нүүж ирээд тэгээд тодорхой хугацаанд байжгаад буцаад явсалтай ажлын шаардлагаас тэгээд одоо яг бүр мөсөн нүүж ирсэн байгаа даа. Тийм. Тэгээд бас л миний нүүж ирсэн шалтгаан 3 хүүхэд маань л байсан. Санааг хувьд одоо танах чи хэдэн хүүхэдтэй лээ? За манайх ч 3 охинтой. Тийм. Эхний ээлжинд асуух гэдэг нь хизээ Эрдэнэтэд нүүж ирсэн байж. Тэгээд ямар шалтгаанаар ирсэн бэ гэдэг ч юм уу тий. За би бол өөрөө унгай хотын охин. Тийм ээж аваа маань ч гэсэн унгай хотын охин. Тэгээ би ч одоо ингээд бараг 38 жил Улаанбаатарт амьдарсан хүн. Тэгээ ер нь Эрдэнэтэд анх яагаад айгуу дуртай болсон бэ гэхээр юм тэгээ айгуу санаа яг тийм энерги дууддаг нөгөө юу ярина тэр нь би хилдэг гэдгийг бүр
эргээ ботод яг тийм ба. Яасан бэ гэхээр би анх оюутан болчоо миний хамгийн анх шүтээс дорчод хамгийн анх танилцсан найз охин маань Эрдэнтийн охин байсан. Тэр найзаагаа дагаад анх Эрдэнэтэд ирчээд "Ста гоё хот юм аа. Ста нөө бараг л хөгшөрсөн байна ирж амьдрахад гоё 50 хот юм аа. 40 гараа л ирж амьдрандаа. 40 гараад ста хөгшөрсөн байна ирж амьдрандаа" гэсэн чинь ста яг л тийм юм боллоо. Тэгээ ер нь сүүлийн 5 жил манай хүн Эрдэнэтэд ажилласан. Яалтчгүй нөө бизнес гэр нь бол Улаанбаатарт. Тийм, гэр нь Улаанбаатарт байгаа гэдэг. Тэгээ бизнес нь энд байгаа гэдэг. Тэгээ ингээл байнга ирж очино. Тэгээ намайг айгүй олон жил гуйсан юм аа. Эрдэнэтэд ирж амьдрья гэд. Тэгээ яаж ч би төсөөлөхдөггүй байгаа юм чинь би энд ирээд бүр яах вэ? Бүх юм маань Улаанбаатарт байгаа гэдэг. Энд ирээл карьер, найз нөхөд, гэр бүл ингээл бүх юм байдаг. Тэгээд одоо яалтчгүй нөө эмэгтэй хүн болохоор нөхрөө дагаад үр хүүхдийнхаа ирээдүг бодоод за хоёр жоохон маань бага байгаа юм чинь. Тийм ямар ч байсан. Тэг хүмүүс айгүй гоё юм ярина. Тэг Эрдэнэтэд ингээл 5 минут наашаа цаашаа явчихдаг. Юмныхаа нүртгэн баг, сургалт уулна, хямдхан гээл. Тэгэн гот окей. Угаасаа секреттэй байгаа юм чи ер нь нэг жил ямар ч сайн амьдраад үзье гэж ирээд одоо 23 оны намар ирсэн. Одоо ингээд 9 сард би яг 2 жил болж байгаа. Сая шинэ жилээр хотод нэг 3 оноо. Өмнө нь бол орж гараад орж араас яг 3 онсон чинь бүр амар талархсан би энд амьдарч байгаа да. Ямар гоё стрессгүй, ямар тайван амьдарч байгаа юм бэ гээд нэг бүр ингээ чин сэтгэлээсээ ойлгосон ч одоо баг буцаж ер нь Улаанбаатар тавьчих амьдрах чадчих болов гэдэг дэр юм жоохон эргэлзээд байгаа. Тэгээ Улаанбаатар амар зардалтай. Тийм бас мөнгө уурсаал тий. Бид нар нэг Монгол дэжэл гадаад чор мөнгө уурсаал тий. Тэгээ Эрдэнэтэд бол хамгийн гоё юм тий. Зардалгүй тий бид нар. Тэгээ эрүүл байна, тайван байна. Жаргалын подкастын хамтрагч, сүүлийн тавилгын чиг хандлагыг тодорхойлогч GA Modern Home Decor. Одоо би юу яах гэдэг таадынхаа бизнесийн үйл ажиллагаа юу хийдэг, яадгийг танилцуулмаар байл та. Өөртөө танилцуулаа явчаараа гэж хүсэж байна. Огийн юу гэдэг л одоо яг WeBrew гэдэг нэг сүүлийн залуучуудын чихэнд ингээл амар яагаад би хүртэл сонсон байхгүй. Тэгэхээр чи би залууд бол орж байгаа шүү дээ, тэ. Кофе шоп ер нь хийдэг. Тэгээд би яг хотод нэг анх оюутан болж чаа тэгээд яг баристад ажиллаж байсан байхгүй. Тэгээд бариста айгүй хобби ирээд тэгээд ажиллахад айгүй дуртай болоо. Тэр нь бол яг үйлчлэгээний байгууллагт өөрийгөө яг юм сорж үзэж байгаа шүү дээ. Тэгээд кофенд нэг дуртай байсан. Тэгээд үйлчлэгээний байгууллагаар одоо ч баг 9 жил ерөөдөө ингэ ажиллаж байгаа байхгүй. Тэгээд яг үйлчлэгээний байгууллага дотроо яг ийм нөгөө нэг серв хийдэг те яг юм бодитоор хүнд ингэ үйлчлэгээ үзүүлдэг яг газраар гэх юм уу те ингэ ажиллаж байгаа болохоор тэгээд яг тэрэндээ бүр сүүлдээ бүр дуртай болоод тэгэл эннийхээ бас ингээд амар сайн эксперт нас болохыг амар ингээд хүсдэг болдог ч юм уу те. Тийм. Тэгэл одоо тэгэл яг хийж байгаа юм бол тэгэл кофе шоп юм. Тэгээ уусаа тэгэл яг чаддаг юм аа л шууд хий гэж уусаа бодож байгаа юм чинь те. Тэгээ би чинь удаан ажилласан болохоор тэгээ яг дан 8 жилийн туршид 9 жилийн туршид яг бариста хийсэн гэсэн үг бол биш. Яа тэгэл яг бариста хийгээд сурчингууд чинь тэгээ тэрийг ашиглаад хүн амьтанд юм зааж өгнө. Зарим шинээр нэгдэж байгаа газар зөвлөх үйлчлэгээ үзүүлж үтсэн тий. Тэгээ сүүлд бол яг нөгөө Jack's Coffee-д бол тэгэл яг нөгөө үйл ажиллагаа энтрийн хариуцдаг, тэгээ маркетингийн хариуцдаг ингээл. Тэгээ дотор чинь айгүйх олон юм сураад тэгээд яг сүүлдээ за ер нь нэг юм өөрөө нээгээд үзчихвэл яа гэм бол гэсэн бодол өсө төрж эхэлдэг юм бэл. Тэгээл ер нь шийдэл гэсэн тий. Тэгээ одоо бол яг манайх яг кофе шоп гэдгээр ингээ явж байгаа. Тэгээ явандаа яг өөртөө бас үрээ хуураад тий локализер юм байна шүү дээ. Тийм жижиг газрын угсаа яг онцлогийг бас гаргахыг зорино. Тэгээд мэдээж нэг WeBrew гэдэг нэртэй газар тэгээд нэг өөр одоо яг Jack's Coffee-го ингээл хэрэглэл явж байгаа ч гэсэн яг ийм бидний яг ийм брэнд үнцэн яг гарч ирэхгүй юм шиг санагдаад байхгүй. Тэгэхээр тэрийг бүтээх хэрэгтэй тий тэрний төлөө кофего хуурах хэрэгтэй тий тэгэл өөрсдийн амтыг бий болгох хэрэгтэй гэдэг ч юм. Сайныг өвж юу гэдэг үлээ? За миний бодлогоор одоо хийж байгаа ажил маань өмнө нь яг би сургуулаа төгсөөд Mambecom тэгээд нэг 7-8 жил ажиллаад эргээд төрийн компаниас 7-8 жил ажиллаад ерөнхийдөө бол нэг хуруу уншуулдаг ажлууд хийжлаа. Тийм ингээ 17-8 жил. Тэгээд декрет аваад Эрдэнэтэд ирээд яг би цахилгаан амжилт үндэсний сүлжээгийнхаа салбартаа орчно гэж бодож ирсэн. Салбар маань байдаг учраас тэгээд яг ингээ хийх гэсэн чинь ер нь жоохон цагийн ажил хийхгүй, бизнес хийхээр за Эрдэнэтэй бас нэг сайн мэдхгүй шууд эхэлчих болдгоо. За тэгээд ерөнхийдөө нэг айхтар хөрөнгө оруулалт хийхгүй нээсээ өөрөө нэг боломжийн орлого олоод гайгүй
явчгаар ажил юу гэж болох уу гэдэг яг би хотод тахтаас үйл хөдлөх хөрөнгийг сонирхож байсан. Тэгээ одоо бол Эрдэнэттэй үйл хөдлөх хөрөнгийн агент хийж байгаа. Keller Williams-ийн нэг ширхэг ямар талаас уушигт хилдэг аппарат. Тэр чинь нэг дутуу төрсөн хүүхдүүд айгүй хэрэгтэй ингээд юм байгаад байгаа хгүй. Тэгсэн чинь одоо манай хойд имлэг дээр байхгүй гэж сонслоо л да би бүр гайхсан. Тэгээд энэний талаар хэдэн төгрөгийн үнэтэй ямар аппаратыг хийн санаачлаад ингээд хийсэн бэ гэдэг. Манай Keller Williams компанийн хувьд гэх юм бол ерөнхийдөө дэлхийд даяараа сүүлийн 16 жил өрөөсөө жил болгоны 5 сар сайн үл сайн хийдэг. Дандаа авдаггүй өөх сэтгэлтэй бай гэдэг уурайтай өрнө. Тэгээ энэ жил ерөнхийдөө би Keller Williams компанийгаа энэ салбарыг Эрдэнэт центрээ ахалж байгаа. Тэгээд миний хувьд болохоор яг нэг л бодтой нэг тийм байрцтай үр дүнтэй нэг ажил хиймээр нэлээд л бодоо яваад байсан. Тэгээд ерөнхийдөө хүүхдэд чиглэсэн л ажил хийх нь яаж ч утсан зөв гэж бодоод яг ер нь яг хэрэгтэй юм л авч өгөө гэж бодоо шууд имлэг дээр нь очиод тасгийнхын няраа тасгийн хэрэглэгчтэй уулзаа цаг аваад гэсэн чинь за энэ багшнууд бол харьцангуй бид нарт яг амин тулцсан юм байдгүй маа. Яг энэ няраа анхны амьсгал авдаг буюу Neopaf гэдэг энэ аппаратыг бид нар авчих юм бол бүхэл бүтэн жил төрж байгаа 2500 нэраагаас 500 нэраа дутуу төрдөг. 500-аас бид нар 60-аас 70% энэ аппарат байхгүйгээс болоод аварч чаддгүй гэдэг юм бүр амар бүр байж боломгүй тоо баримт зогсоод тэрийг сонссон хүн би ямар өртөгтэйг нь сонсох ирэхгүй болчихж байгаа байхгүй юу. Ямар ч байсан л авч өгөх ёстой байна гэдэг нэг юм зорилго тавиад тэгээд нэмээд бид нар нэг өрөө тогтуулж өгсөн. Одоо манай Орхон аймгийн бүс анчлагын төрсөн ээжүүд маань эргээд очиод хүүхд ямар нэгэн байдлаар няраа өвддөг штэ. Нэг хүүхэн алдуур авдаг ч юм уу, хаалуурах, шаарлах эргээд үзүүлэх гэхээр нөгөө өрөө байдгүй юм билээ. Няраагаа үлээж авах өрөө. Нэг коридорт ээж нь тэрвэрээ зогсож байдаг. Тэгээд эмчнэр нь өөрсдөөсөө нэг жижигхэн зардал гаргаад нэг бүсдүүл байсныг вакуум хаалт хийсэн байсан. Одоо энийг яаж тогтуулахаа мэдэхгүй байж байгаа гэд. Тэгээд тэрийг тогтуулж өгөөгээд тэгээд айгүй олон сайн сэтгэлтэй хүн байд юм билээ явахаар яг тэрийг нэг базаад хийждэг хүн байдгүй болохоос бүгдээрээ өөх сэтгэлтэй байд юм билээ. Тэгээ хоёр тавилгын компаниар тэн дотор менежнүүд хэлж байгаа хүүхдүүд хуурайлдаг. Тэгээд ээж нарын маань суудаг гой санал хэлж байгаа. Тэгээ орчныг гой болгоё гэд хан дээр неко бодгардын гой принт хийдэг. Тийм компаниар юм хэлсэн. Тэгээ ургамал хүртэл тавьж өгсөн. Тэгээ нэг орчинд гой 50 сууг гэж дод. Тэгээ тэр ажил маань бүр үнэхээр гоё болсон. Тэгээ тэндээсэн бүх хүмүүс маань уйлсан. Тэр аимшигтай тоо баримтуудыг сонсоод тэр эмчнэрийн баярлж байгааг хараад тэгээд гоё нэг мэдээ хэлэхэд өчигдөр би яг хот руу очиод энэ тайлангаа тавьсан. Энд төслийнхөө тэгээд 20 хоногийн хугацаанд буюу 5 сарын 13-наас 9 сарын 6 сарын 4-ний хооронд 3 хүүхдээ аим аварсан билээ. Тэр аппарат маань тийм сэхийн амьдруулгатай байсан. Тэгээд хүний аим аварна гэдэг бол угаасаа юутай зүгээр шүү. Тэгээд тийм тэр аппарат байхгүйгээс болоод нэрэ энддгээс гадна амьдрах чадварынхын чанар нь асар ундаг. Одоо буруу анхныхаа анги амьсгалыг буруу авснаас болоод хараагүй хүүхдүүдийг үүсдэг. Дөрвөн мөчний саажилтаа хүүхдүүд үүсдэг. Ядаж тэр аппаратаар эхний амьсгалын зөв өгчих юм бол тэг 4 биш 2 мөчийг авч үлдэнэ. Ядаж хараатаа авч үлддэг ч юм уу те нэрануудаа. Ингээд гот одоо тийм нэрийн аппарат шүү дээ. Харахад бол их өөр юм жижигхэн аппарат байгаа байхгүй юу. Ингээд хүчил төрөгч аппараттай холбоод килограмм жинд харсан нэг үзүүлэлт өгөөл ингээд яг амьсгалыг өгчдөг. Эрдэнэт хувьд одоо зөндөө л эмгтээчүүдийн төрийн бас байгууллагууд байна тий. Янз бүрийн л яагаад энийг олж харддаг байсныг бүр ингээд одоо сарын хугацаанд ихэлэн бодож байна л доо. Яагаад ингэж болдгоо байсан юм бол ингээл дахиад өмөр санагдал гэртээ агаа нэг илүү юм авартлаа байжал өлөгчмөр санагдал ингээл байнгын нэг юм болчтой юм байл. Бачимгийн үед бас одоо 90 жилч болоогүй шүү дээ. Эргэж ирээд те. Одоо яг ямар бизнес юу хийж байна те. Миний хувьд бол одоо сая нөгөө одоо буцаж ирээд 20 лонж байна. Тийм. Яг бүр эцэг шийдвэрээ гаргаж ирээд тэгээд одоо болохоор сүүлийн ирсэн ажил маань би ч нөгөө эрүүл мэндийн салбарт одоо ингээ 12 жил ажиллаж байгаад сая яг бүр ажлаа хүлээл гэж өгөөл ирж байгаа. Тийм тэгээд одоо ирээд эхлүүлж байгаа ажил маань болохоор энэ юу н манай Монгол улс ч өөрөө нүүдэлж авах соёлтэй мал аж ахуй түшгэлсэн одоо улс шүү дээ нүүдэлчин соёлтой арт түмэн тэгээд бид нар одоо нөгөө нүүдэлчин соёлоо дагаад мал аж ахуйгаас гардаг хог хаягдлыг боловсруулах ер нь хэрэгтэй юм байна. Мэдээж зөндөө олон үйлдвэрүүд төслүүд хэрэгжиж байгаа. Гэхдээ би нөгөө яг өөрийн нөссөн газраа баруун бүсийнхаа аймагуудынхаа
мал аж ахуй дээр тулгуурласан бизнесийг цаашдаа хөгжүүлэх ёстой манай л гэж бодож ирсэн байгаа даа. Яг одоогийн хувьд болохоор ер нь энэ бодлыг коронагийн үед авсан. Бид нар коронагийн үед ингээд нөгөө эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хэрнээ эрүүл мэндийн бараа бүтээгдэхүүн болон эм тариа за тэгэл бусад импортоор орж ирдэг хүнсний ийм бүтээгдэхүүнүүдийн хомсдолд орж болт юм байна. Бид нар ер нь нөөцгүй болж болох юм байна хил гайлаас бүх юм шалтгаалж байгаа юм байна. Тэгвэл яагаад Монгол улс руу гаднаас юм орж ирээд байгаа юм? Бид нар гаргадгүй юм. Биднэрт юу байгаад гарч чадахгүй байгаа гэдгийг тухайн үед бодож исэн. Тэгээд мэдээж ноос нодлуурын бизнес бол мундаг байна, сайн явж байна. Тэгвэл юу хаягдсан байж болох уу гэж тухайн үед бодож илээсэн. Тухайн үед бид нар эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан учраас яг гол фронт дээр ажиллаж байлаа шүү дээ. Тэгээд бид нар чинь ингээд тусгай машинтай тусгай нөхцөлд ингээл гэрээс ирж аваад буцаагаал хүргэж өгөөл ажил дээр хоноол ажилладаг байсан. Тэгэхэд мэдээлэл харж исэн. Тэгэхэд яаж исэн гэсэн чинь хамгийн их байгаль орчин бохирдуулдаг малын хаягдл өөх исэн байхгүй юу. Тэгээ хүн сонсгоор бол мэдээж энгийн ирнэ. Бид нар бас л харахгүй байгаа. Өдөр болгон бид нар одоо нэгээс 2 удаа ч юм уу хоол идэг гэж үзвэл хичнээн ч одоо грамм өөх. Тэгэлж мэддэхгүй хаяал хаяал хогийн зэг дээр очиод яг юу болж байгаа вэ гэхээр жилд манай Монгол улс өөрөө 80 гаруй тонн өөх газар бултаг байгаад байгаа. Тэр нь өөрөө цаашлаад хөрсний бохирдол гээ ярахаар ундны ус бохирдох гэдэг, гүний ус бохирдох гэл бидний бид нар чинь ингээд нэг зүйлээрээ нөгөөгөө сөрүүлээд л амьдраад идэм бэ штэ гэдэг юмыг тухайн үед харж ирсэн. Тэгээ би мэдээж энэ миний нэг бас нөгөө хөдөө ингээд нэг аав ээж амьдраад байгаатай ч холбоотой байсан байж магадгүй. Тэгээд одоо бол яг 20 оны өмнө ирээд хэрэгжүүлэх гээд хичээж байгаа ажил маань малын гаралтай юм өөхний хаягдлыг бид нэр цаашид цэвэрлэгээний шингэн хатуу за тэгээд би чинь бас нөгөө тижээвэр амтантай тэгээд тижээвэр амтны одоо бүтээгдэхүүн Монголд үйлдвэрлэж бидэд бол хоол хүнсийг л хийж байгаа. Цэвэрлэгээний бүтээгдэхүүн хийж чадахгүй байгаа. Дандаа импортын саван шампунь хэрэглэдэг байхгүй. Тэгээд цаашлаад ер нь цэвэрлэгээний бүх төрлийн бүтээгдэхүүнийг л өөхнөөс гаргаж авах гээд хичээгээл төслөө ихний ээлжинд бичсэн. Тэгээд одоогоор бол манай бас их ажил маань ажгүй эхэлж ах шиг байна. 80 мянган тонн гэсэн үү тийм. Одоо бид нар ингэдгийн ер нь бол ингээл ер нь яриад явахаар дахиад нөгөө сайн агч ярьсантай адилхан дахиад хүүхд рүү очин энэ сэдв. Нөгөө хүүхдээ бодоол эрдэнэтэд ирчлээ хүүхд энд ирэхээр хүүхдийн сургуулийн орхон байхын давуу тал төвжирлгүй байхын давуу тал утаа бага байх бараг цонхоороо харахаар л хөдөө харагдаад байна те. Тэгэл нэг 5 км явахаар малчин айлд очичоод тий 5 км яваад малчин айлд очичоод байна ч юм уу те. Энэ давуу талууд байгаад байна. Нөгөө талаар бид нар Монгол улс өөрөө одоо үйлдвэрлэлээ хөгжүүлж байгаа ч гэсэндээ одоо бид нар бас хичээжлээ тий. Гэхдээ бид нар жилдээ гаднаас цэвэрлэгээний зөвхөн хатуу савгийн зах зээл 15 сая $10 хатуу савгийн зах зээл эргэж яадаг манай дотоодод. Тэгэхээр одоо 15 сая доллар. Тийм. Энийг бүр тусад нь ингээд бичиж шүү. Тийм. Нөгөө тэгэхээр энэний цаана бид нар дахиад юу ярих хэрэгтэй гэхээр 15 сая $10 хатуу савгийн зах зээлийн ард энээс шалтгаалсан бид нар арсны харшлын одоо асуудал айл болгонд харшилтай хүн байгаа штэ тий. Тэгэхэд энэ маань энэ цэвэрлэгээний бүтээгдэхүүнээс эхлээд байгаа гэдэг бас нэг асуудал дахиад яригдах байхгүй юу? J Modern Home Decor. Rich Organic Cosmetic. Тэгэхээр одоо бид нар ингээ хүүхдийн бокийг жоохон буруу сонгоход хүүхдийн арьс шууд эмзэгшин. Хүүхдийн одоо арьсан дээр байгаа ашигтай бүхтэр байхгүй болно тий. Хүүхдээ усанд оруулахад хэрэглэж байгаа шингэн савн ямар байхаас шалтгаалаад арьс дахиад ямар ах уу гэд ерөөсөө ингээд бид нар зөвхөн идэж ууж байгаа биш арьс хүртэл амьдарч байгаа гэл ингээл хүүхдтэй л холбогдоод байгаа юм. Ер нь энэ одоо өөх гэдэг юм яригадаад байгаа боловч миний хүүхдийн арьсанд очиж байгаа зүйл, миний одоо хөрс рүү шингэж байгаа бохирдлууд, миний хүүхдэд буцаа дараа нь яаж нөлөөлөх юм. Одоо бид нар жил болгоно 80 тонн өөхөө булаалалаа. Улам одоо малын тав өсөж байгаа шүү дээ жил болгоо. Тэгэхээр нөгөө статистикаар өсөөл байна. Тэгвэл хаягдж байгаа хаягдл нь бас өсөөл байна. Тэгээд энийг ганцхан би ганцаараа ингээд үйлдвэрлэгч байснараа бүх хаягдл буурах юм биш. Бид нар яг одоо өөр гой үйлдвэрүүд олон болоод магадгүй одоо аймагт 3-5 үйлдвэр байвал бид нар баруун бүсийн хаягдлыг бууруулах бах. Би ганцаараа бол үсрээл 5% багасгаж чадах юм билээ. Тийм. Тэгэхээр энэ
бизнес маань гэх юм уу одоо энэ бодож байгаа төсөл маань ер нь л тийм хаяглал бууруулаад буцаагаал бүтээгдэхүүн болгоод гаргаад ах юм тэгээд Ооги жоох уудаад байна уу? Яаж юм? Гоё юм яриа сонирхолтой юм байна. сонсоод л ээж. Яриагаа юу анхаарал суусч чадж байна уу? За Оогигоос би нэг дараагийн одоо сэдвийг асуугаад эхэлчихье гэж бодож байна. Шудраг хэл чадах уу, хариулж чадах уу? Асуучих. Ордлого ямар байна? Өдөрт хэдэн одоо нэгдэд хэдэн хоног болчихлоо? Сар болсон тийм 30 хоног. За 30 хоногоор хоёлаа тооцъё. Өдөрт хэдэн хүн орж ирж байна? Үйлчлүүлж байна? За яг би хөлийн тооллыг аваагүй. Гэхдээ Чадахгүй амжихгүй нь авч. тийм амжихгүй ч яг зүгээр. Тэрийг бол гарах амархан л та. Гэтэ яг сансан шиг бол байхгүй байгаа. Тэгээ тэрэнд бол би гэхдээ эхлээд бол нэг жоохон сэтгэлээр унсан юм бол байгаа. Гэхдээ явандаа тэг гайг болцсон. Тэгээ яг угаасаа манайх байршлын үед ер нь жоохон төгөөсөө холдоод байгаа болохоор нэг тийм асуудал бас байх шиг байна гэж бодож байгаа. Яг кофений хүрж байгаа яг үйлчлэгээ тэгээд яг амт чанар гэдэг ч юм уу тиймэрхүү байдал дээр бол ингээд би хамгийн сайнаараа л хичээж ажиллаж байгаа. Тэгээд зөндөө л хүмүүс танай кофе гоё байна гэд хэлж байгаа хариунууд бол тэгэл тэрийг үгүйсэн тэгээ баталчихж байгаа шүү дээ. Тэгээ одоогоор яг тийм амар лаг мундаг бол гоё их орлоготой бол биш байгаа. Гэхдээ муу бол бас биш байгаа. Тийм асуух бол биш мэдээж. Тийм. Муу бол бас биш байгаа. Гэхдээ яг нөгөө кофе шоп нөгөө явуулдаг хүмүүст бол яг тэгж бодсон шүү. Хүмүүсээ кофе шопыг хэр шууд баяжна гэсэн сэтгэхүйтэй хүмүүс зөндөө байдаг. Тэгээд ингээд зөндөө байна гэж юу? Тийм байгаа шүү дээ. Тэгээд тиймэрхүү яг ойлголттойгоор нийцсэн хүмүүсийг харахаар ингээд нэг юм шаардлага бас ингээ хангадаггүй. Тэгэл яг нөгөө хитрхи сэтгэл хөдлөлөөр нөгөө нээчээ тэрнийхээ араас нөгөө ямарч нөгөө зориултууд нөгөө гарахгүй болохоор айгүй олон кофе шопууд ер нь бол буудаг л та. Тэгээ яг кофе шоп бол миний бодлоор яг амиа аргацаадаг бизнес байхгүй. Яг ихний хоббирчлээ гэдэг. Тийм хоббирч хийдэг. Тийм тэгээ яг зардлаа нөхөөл тийм ингээл зардлаа нөхөөл тийм амар их ашигтай бол биш. Тэн дээр юу их үү гэхээр яг үйлдвэрлэл юм уу? Тэгээ хувийн яг юм өшөө илүү давхар юмнууд хийж ижил тэнцэнээс ашиг аягуулсан галж. Тэгээд би нөтрүүлсэн чинь нөгөө кофегоо хуурахаас өсвөлээд ч юм тий. Одоо бид чинь хуурцсан кофе аваад тэгээд тэрийг одоо тэгэхээр өөрийнхөө нэрийн кофег хуурч тэгээд тэрийг худалдаална гэсэн үг үү бусад кофе шоп. Тийм тэгэх юм бол мэдээж нөгөө зардал маань илүү багасна л да. Тэгээд бид ногоо үрийг аваад хуурах, хуурцсан үрийг аваад зарах хоёрын хооронд. Тэгэх юм бол би шууд танаа хэрэглэж болно шүү дээ. Тэгэл өөрийн гэсэн ямыг ингээ үүсгээд ингээд явж ийн гэдэг нь бол хамгийн гоё сонирхолтой тэгэл гоё байгаа юмнууд нь бол хэлээ. Тэгээд анх удаага яг бизнес хийж үзэж чинь. Тэгээд манай ихнэр нь ихтлэн тултал. Арийнхаа санхүү хэсгийн ямыг аягүй сайн тэгэл зохицуулаад явжлаа. Юу хийж болохоор энэ тэгэл бүгдийг хийн. Тэгээд яг бас нэг юм нь бол жоох юм нөлөөллийн маягтай байхыг бол би бас аягүй хүсдэг. Тэгээд би миний яг нөгөө төгссөн мэрэгжил гэр бүл судлалаар би төгссөн байхгүй. Тэгээд яг тэрнтэйгээ холбоотой. Тэгээд яг угаасаа тэгээд яг дотор тэр чинь нөгөө хүсэж төгссөн болохоор ингээд дотор ингээд гэр бүлтэй холбоотой юм хийхийг ингээд хүсдэг юмнууд ингээд байдаг. Тэгээд одоо өнөөдөр жишээлбэл бид нэг хүүхдийн номын сан ингээд тавьсан. Тэгээд тэнд болохоор нөгөө нэг юм түрээсэлж авдаг тийм номын сан байгаа. Тэр нөгөө гэр прожект гэдэг хэрвээ таад мэдгэл. Тийм тэр гэр прожектын номын сан ингээд манай дээр тавигдсан байгаа. Тэгээд явандаа тэгэл гэр бүлтэй. Би тэгэл ер нь орж ирж байгаа ээж нэртэй л аягүй их юм ярьдаг байхгүй. Тэ ингээл яаж ин хэрэгцээ байна уу? Тэ ингээл яах хэрэгцээ хэрэг хүүхдүүдийн ингээл хүмүүжүүлэх юм уу? Хүүхдүүдтэй холбоотой ямар нэг юмнууд ингээд байна уу? Тэгэл дийлэнхтэй ингээл орж ирж байгаа ээж нарыг харахаар яг юм хотоос шилжээд ирсэн тэгээд яг юм очроо болоогүй тэгээд яг юм ганцаараа яг юм нөгөө эморлийнхаа үед явж байгаа. Манай ихнэр ч гэсэн тийм байгаад байгаа байхгүй. Тэ ингээл яг юм тийм хэрэгцээ бүр ингээ агиох байгаа. Тэгээд тэрний төлөө бас яг юу хийж болох уу гэдэг талаас нь ингээл бас ингээл хараад. Тэгэл яг бизнесийг бол тэр чигтэн дан ганц за би мөнгө л олох хэрэгтэй гэж харахыг бол хүсдэггүй. Зүгээр яг давхар мэдээж хийж байгаа юмараа ингээд юм нөлөөллийн бас би юу хийж болохоор энэ чадах юмудаа ингээл хийгээл явъя гэж бодвол. Тэгэл бид сая Morning Coffee Club гэж үүсгэлээ те. Тэгээ тэрнийхээ хүрээнд сая ихний уулзалтаа хийгээд ууланд очиж кофе нэрж уулаа. Харсан. Тийм тэгээд дийлэнх нь ингээл яг ээжүүд байсан. Тэгээд яг бизнес эрхэлж байгаа хүмүүс ч гэсэн ингээд ирээд тэгээд бид нэлээд удаа юм ярьсан. Тэгээд баг 2-3 цаг шахуу юм ярьж суугаад тийм тэгээд яг гол зорилго нь тэнд нэг юм кофе зөвхөн ингээд ярьж өгөө зарах гээд байгаа даа биш. Тэнд бид яг эртэндэд ингээл ирээл дутагдaltaй юмнууд ингээ байна л да. Наацхийн ингээ юмнуудаа би гараал авъя гэхээр
заавал хотоос зах хэрэгтэй болдог ч юм уу те. Тэнгүүд тэр хотоос ирж байгаа тээвэр нь зүгээр нэг энэ ундаа бараг зарим жолооч нар тэгээд авахгүй. Бараг иймэрхүү жижигхэн ачаа эрэхтэл хүнээс илүү их өндөр төлбөр бараг авч ирээд шүү дээ. Гэдэг ч юм ингээл ийм асуудлууд байна. Тэгээд зөндөө олон асуудал авах байна ирсний дараа нь. Тэгээд тэрийг гоё ингээл шийдмээр шүү дээ. Эрдэнэтэд ингээ гарч ирж байгаа асуудлуудыг ингээ бөөндөө ингээ шийдчихээ. Тэгээд тэрэнд чинь ганцаараа ойрлоод авах чинь мэдээж ингээ хэцүү шүү дээ. Тэгээд ингээ олоолаа ойрлол гоё. Тэгээд тийм олоолаа ойрлохын тулд нэг илүү гоё мэддэг таньдаг ядаж нэг юм бүлэг хүмүүс ингээ үүсцэн байх хэрэгтэй юм байна. Тэгээд чадхаараа тэгэл тийм зорилготой нэг юм бүлэг нээсэн. Тэгээд тэнд юу ч ярьж болно. Тэгээд заримдаа юм ороод хамт бөөнөр уйлсан ч ах вэ гэдэг. Тийм шүү дээ. Тэгэхээр юу яагаад Бачимгээс эхлээд яг ирээд хамгийн их өөрчлөмөр байгаа юм нэг товчхон яг хэдүүлээ. За энэ тэр сургуулийн тэр байсан ингэсэн гэд тоочлоо. За миний бодлохоор нэг одоо нэг үйлдвэрлэгч болох гол хичээгээд байна. Оролдоод байна. Залуу хүн болохоор тийм мэдээж би хүчгүй байна те. Өөрийгөө сайжруулж байна. Гэхдээ нэг энд магадгүй кофе шопод нь ядчил тэр хоорондын өрсөлдөөн, үйлчлэгээний газруудын өрсөлдөөн, магадгүй над чиг үйлдвэрлэгч нарын хоорондын яг шудраг өрсөлдөөн, үйлчлэгээний стандарт гэдэг имийг энэ эрдэмтдээ өөрсдөө хөгжүүлээд тэндээ ингээд зөвөр гой шаардлага тавьж хөгжүүлвэл тэгээ газрууд олон болж байна те. Тэгтээ хоорондоо стандартаараа өрсөлдөөд өөр ингэсэн онцлогтойгоор хадгалагдаад үлдвэл бид нар энд байгаа газруудаас үйлчлэгээ гоё юм мэдэрмээр шүү дээ. Би бас нөгөө хотоос ирээл ингээл гоё кофе шопт ороод гоё орчинтай газруудад ороод ирээл өмнө нь бол 1000 хотод ордог байсан. Тэгээ одоо болохоор ингээд нэг сахараас би харшилтай байхгүй юу. Тэгсэн ирнэл харшилсан ирнэл бас заримдаа идэн шүү дээ, тий. Тэгэнгүүт одоо Огигийн кофе шоп бол сахарын агуулмж идчихэж байгаа юмны орц найрлага бүр маш өөр төвшөнд байгаа. Тэгэхээр яг энэ шиг хүмүүс ийм өөрийн онцлог юмар ялгарх хэрэгтэй байх гэж би боддог. Тэгэхээр бид нар зөв өрсөлдөж сурах хэрэгтэй байх таа л гэж бодож байна. Санааг эрдэнэтэд яг одоо бүр яг л тодор хэлэх бах. 2 жилийн хугацаанд юу хэцүү байв? Ялангуяа 2 жоо хүүхэдтэй тийм. Яг авах юм нэг байсан. Тийм гоё. Тийм яг л нөгөө өөрөө яг тэр нэг юугаа мэдээд ирсэн болохоор тэр талаар айгуу яг хараал яг үнэхээр тэр нэг бүглэрэл тагларал тий стресс хүүхдүүдийн орчин тэр мөр нь бол боломж юм байгаа. Жаргалын подкастын хамтрагч Rich Organic Cosmetics Эрдэнэтийн охин Эрдэнэттэй үйлдвэрлэв. Нэг орон нутаг гэсэн шилний тийм сонио харьцаа хандлагууд хүмүүс нь бүр ингээл алфтай юм шиг тий нэг тийм гоё соёл руу биш нөгөө л байдаг байдлаараа байх гэдэг нь тийм байна. Тэгээд сүүлийн үед жоох эмзэглээд байгаа юм. Ингээд тархантай айгүй харьцуулагддаг болчихлоо тий эрдэнд. Харьцуулахаас өөр аргагүй. Би тэрийг дараа нь тайлбарлаж өгье заа. Тэгэнгუთ уг нь л яг л баг тарханаас илүү хөгжих хэрэгтэй юм шиг зөвөр миний хүндлэнгийн хүний хувьд одоо би сайн мэдэхгүй л энэ. Гэхдээ бүхэл улсыг дийж байгаа үйлдвэр нь уг нь байгаа даа шүү дээ тий. Тарханд бол харьцангуй эрдэнтийг бодох юм бол тийм том үйлдвэрлэл алга тэгсэн хэрнээс яг мэдээж санхүүжилтнаараа өндөр өгөгддөг л хахалта. Гэхдээ яагаад энэ дээр байгаа хүмүүс нь жоохон дуурайд хотоо нэг жоохон өнгөлөг байлгаж болдгоо юм бол жоохон сэтгэлтэй хандаж болдгоо юм бол ядаж энэ замаа тавих та тий нэг жоохон сэтгэлтэй нэг чанартай юм тавьдаг ч юм уу нэг цаг хугацаатай төлөвлөгөөтэй нөгөө л байдаг тий намайг 10 жилийн өмнө ингээл би ч юм бол байнга ирж байгаа штэ амралтын үеэр ингээл худаагаадаа явах ингээл тэл нөхрийн төлөв хамаатнууд байдаг. Ирэх болгонд л нөгөө л навсаасан зам нь байдгаараа л байжсэн 10 жилийн өмнө одоогороо л ингээл нэг ажил нь явдаг. Тэгээд тархан зүгээр л гой өргөн замууд хэдэн сарын дотор хийгээл болоод тахад эрдэнэтэд яагаад тэр төлөв юм нэг юм сэтгэлгүй ч юм уу төлөвлөгөөгүй байгаад идэм бол гэж хараад 50-60 70-оныхондоо уусчихгүй хүн шиг гоё яг тэр нэг гоё өнгөлөг ирээдүгөө хараад өнгөлөг мөрөөдөлтөөгөө би бол яах ирээл бүр Улаанбаатар гэхээс эрдэнэтийг манай эрдэнэт гэж одоо бүр тэгдэг болсон шүү дээ. Танаа Улаанбаатар гэж ярьдаг болцоо одоо тийм тэгээд 90 гутаал нь эрдэнэтэд нэх гоё өөрхөн чаддаг нэг гоё юм хийчихсэн санаа ингээл одоо ядаж эрдэнэтийн хувьд одоо нэг сегментийн хувьд юм бол одоо
их сургууль байхгүй шүү дээ. Дандаа л нэм тийнейжрүүд аа энэ хүүхдүүдэд зориулсан нэг жижигхэн 50 м квадрат орж ирээд нэг хөөрхөн селфиг авчдаг орчинтай тий. Ядаж нэг эко хоол өгчдөг нэг тийм кофе шоп ч юм уу эрүүл хоолтын өглөөний цай гарчдаг тийм нэчгийн сан гэл би бүр анханасаа л тэгж бодсон. Нэг хүүхдүүд нэг хөөрхөн орж ирээд нэг хэдүүлээ хөөгөө гаргачихгүй тий яас удаан сууд ингээ гаргачихгүй нэг амар орлого болохгүй ч гэсэн тодорхой хэмжээний хасах гарчихгүй тэгээ нэг юм 10 жилийн хүүхдүүдэд зориулсан нэг тийм хөөрхөн кофе шоп ч юм уу тий нэг тийм нэг орчинтай юм хийчихсэн сан тэгэл ингээл орж ирээл нэг тав оруулаа орж ирээд нэг хөөрхөн тэнд байхаараа нэг юм тухтай мэдрэмж авдаг тийм байвал гэл юу өөрөөсөө шалтгаалах нэг юм өнгө нэмчих гэгээлэг юм нэмчих юм юу нэмчихсэн л гэж харж. Одоо тэгээ имзгэлж байгаа юм бол энэ зам арга байна, орчин байна. Тэгээл энэ байшин байрлал байна. Одоо хийж байгаа ажилтай минь холбоотой. Тийм. Анх хоолын говьл багтаал яг гэр ороолын бус байна гэх. Тэгээ нэг салхиныхаа дээр доор гэжсэн чи одоо бүр ингээ хоймор дээр ингээ ороолно. Бүх хутаа нот руугаа орж ирээл бүр яг Улаанбаатар араас ороод байгаа байхгүй. Тэгэл энийг нэг ийм байгаа дээр байрч байгаа дээр нь тийм бүр ингээ даанч одоо тэрлүү нь орж чадахгүй юм да хэлж чадахгүй юм да гэл тэгэл доор дороо л гасалцаагаад байгаа байхгүй. 2 жилийн өмнө нөгөө наадмаар яг энд ертөндөд байсан байхгүй. Тэгээд тэгсэн чинь наадмаар яг байсан чинь ийм утаан донд ингээд баярлж байгаа байхгүй. Тэгээд ингээд битүү шорлог би бүр ингээд тэнд бүр ингээд бүр найтаагаад бүр ингээд хордоод байгаа байхгүй. Тэг бүр арай л бас тэр болоос арай л илэрсэн байсан. Одоо Эрдэнэт бидний жоохон байх үед бол гоё цэвэрхэн байсан. Одоо ингээд нөгөө барилгын тоосчлт зохион байгуулалтууд одоо энэ барилга бараг ашиглалтанд орж байгаа тэрний дараагийнх нь цонхороо нээхэд л дараагийн барилганд баригдаж шүү дээ тий. Энэ өөрөө буцаагаал ямар ч стандарт байхгүй оршин суугчид болон хүүхдийн тоосчлт эрүүл мэнд бүрстэй бүр аимшигтай. Тэр үзэгдэл ерөөсө хэвэн үзэгдэл болчихлоо тий. Хэвэн болчихлоо. Ингээл байжлаадаг амар хүлээж бас нэг хамгийн тэнэг асуудал. Өв сурах боломжтой газар машин тавьчихдаг байхгүй. Тэгээд баг тэрийн шүүмжлээ зургийг тавихаар ингээд зогсоолоо шийчих гэдэг уурлаад байгаа байхгүй. Анх төлөвлөсөн энэ чинь төлөвлөлттэй хот байсан ингээд төлөвлөлт нь ямар вэ? Жоо хол тавиад ингээд тэр газар амьдарч байгаа бол чиний хүүхд гараад тэр орчин чинь л байж тээ. Тэрийг ойлгохгүй байгаа. Огийн хувьд ямар асуудал байна Эрдэнэт одоо сайхан талын нийлүүлээ сая ярьлаа л тэгээд би ч тэгэл үйлчлэгээний хаавсан газар тэгэл үйлчлэгээний л соёл ямар байна гэдгийг соёл дээр л имзгэл. Тэг яг надад Эрдэнэт нэг асуудалтай байсан юм. Үйлчлэгээний газрууд л юу н асуудалтай байсан. Би нэг энэ уртлын нэг газар ерөн тэлийн тэндээс нэг юм авах гэхээр нөгөө юм авуулав байвал бай. Тэгээд чи авахгүй бол гэсэн тийм хандлагатай байсан байхгүй нийтээрээ нийтлэг тэгээд яг үнэ. Тэр нь яг хуу дийлэнхтэй л яг л нэг юм үе яваад байгаа байхгүй нэг насны үе ч юм уу те эсвэл яг нэг юмаа хийгээд ингээд юм удцсан хүмүүс байгаа байхгүй тэгээ 100 айл руу ингээд заслаа хийж ах чинь 100 айл руу ингээд оронгод хоёр өөр хүн нэг худалдагч нэг дэлгүүр ингээд хоёр худалдагчин солигдчихгод хоёр өөр хүн хилдэг ч юм уу те зарим нь бол бүр ингээд юмаа зарах ингээд бүр юм хөсөлгөө болцсон юм шиг ингээд бүр ингээд дуугаа суугаал тэгэл би бол тэгэл чатгаараа арга хэмжээ авдаг гэж боддог би хаавсан газар айгүй хэрүүл хийж авдаг хаас айгүй хэрүүл хийж авдаг ингээд тийм ингээд уурлах хэрэгтэй юмнууд ингээд байдаг байхгүй одоо за зүгээр тийм манай үүдэн дээр ингээд хүмүүс тамхиттай л зогсож байгаа тэдний манай үйлчлэгч байсан ч гэсэндээ би шууд уурладаг уурлах хэрэгтэй гэж бод тий тэгэл ингээд явж ангууд 9 эрдний уртлын уул зүрэн тий нөгөө нэг юм зогсоол байдаг шүү дээ орохгүй ингүүд машинууд ингээд тултал ингээд зогсож тавьж чадахгүй бүкс нь ингээд дийл гарч тий тэгээ би шүргээ явах хэрэгтэй юм яах хэрэгтэй тэгэл дээр явж исэн чинь нэг өвөө яг ингээд тэгээ тавьцаа би тэгэл хөвшүүн өнгөлтгөө тэгэл нэг талдаа уурлж авах та машинаа ингээд уртал нь ингээд шахаа тавьчаач тэгэл ингүүт ингээл би биш үү тийм биш үү. Би машин гэж ярьснаас би анх ирээд Эрдэнэтэд машин барьж чадахгүйсэн. Амар балмат явдаг те. Баг 3 дугаар гинээсээ шууд иргээ баг замын гол машинаа тавь гинт тоормслоо явган төрчихж тас. Амар тэгээ би бүр манай бүр ийшээ тийш аа. Өө би гүчи наах яах вэ нэ жижигот ирсэн болоо. Онгорол н ойрхон юм чи гүчи л гээд байгаа. Тэгээ сүүлргөөч тэгэл яалтчвал машин эргэж цаагарч байгаа. Тэгээ бүр ингээ барьж чадахгүй юм чинь. Нөгөө хотын алаандаа асуудалгүй барьдаг гэсэн хүн чинь энэ дээрэн гутаа бүр айгаад гинт нэг машин эргчүүл яана, гинт зогсчүүл яана гэд ингээд хүмүүс чинь мэдрэмжтэй тэгээ юу болох гэдэг сургаацсан л тийм. Тэгээд энд дэстаны хагас жил ер нь жоохон паниктсан. Ямар ч гарцсан дээр гэхдээ ингээд яг ингээ хүн жолооч сайн жолооч өдөр болон таарахгүй шүү дээ. Тэнгүүд ингээ яг явган зөрчиж ингээ хард ингээ яг жинхнээсээ ингээ таавар явдаг л. Гээл явж та. Тэг бүр ингээ цанхон голгоод
бид нар ч юм бол хотод ингээ баг цогсоод явбал өө баг залбираал гүйдэг штэ тий. Тийм Холоос хурдтай явж байгаа юм шиг харагдаж шүү дээ. Хоёр талаа харахгүйгээр гардаг эрдэнтийн. Тий, одоо би жишээл хүүхдүүд хэлдэг байхгүй. Ингээ уцаа яатсан скул ингээ харахгүй. Яг хөө манай нэг гоё юм наатаж бас нэг гоёор тайлбарлаж өгье. Явган нэг Зорчигчтой. юу гэдгүүлээ гарцаар гарч байгаа зорчигчдод амар их зам тавьж өгдөг. Бүр тэрийг надад манай жолооч нартаа бас баярлаа. За хоёрдугаар Тэр бол гоё. явган гарцаар гарч байгаа явган зорчигч нар үнэхээр хаан шиг гардаг. Ингээд өөрийнх нь төсөөллөөр ингээл гарцсан дээр шууд төмөр хаалт пүнк гэж гарч ирэл. Тэгэл ингээл явдаг юм шиг бодоод байдаг байхгүй. Хар хизээч хардаг. Тэр олон тохиолдлуудаас би одоо хүүхдүүд яг ингэж хэлдэг. 10 жилийн дэйч юм би бол итгэлтэй ярьсан шүү дээ. Одоо манайг бол мэджил байх. Тэнгуудаа ахын дөө наадах чинь уцаа битгий барьж гар хоёр талаа хар хүн уцаа барьж байгаа эсвэл нар ингээ ялбаад ингэчүүл яана ингээд байн харж гарч ий. Наадах чинь ерөөсөө та нарыг амийг хамгаалж байгаа юм биш шүү. Зүгээр л юм тэмдэглэл гэсэн үг шүү. Жаргалын подкастын хамтрагч сүүлийн тавилгын чиг хандлагыг тодорхойлогч GA Modern Home Decor. Бас яг тэр авал байвал бай гэдэг шиг зан гаргаад одоо хамгийн гайгүй дэлгүүр юм уу да гэл орхон болоор орно штэ тий. Тэгээд баг ихэнх лангуун л нэг тийм дандаа л утас үдсэн, лайв үдсэн подкаст сонсоо охтууд л байт юм лээ. Тэгээд тэд нарыг арга говийн олж баг нүдэнд нь харагдаж гуйжээж юм авдаг. Тэгснээс баг онлайнаар сайн үзэж байгаад хотоос унаанд хэлэгцэн амарч юм шиг. Тий. Эрт онгоотой газар авахгүй амар хэцүү байсан эрдэнэ дээрээ. Баг 11 12 гэж онгоо чөлөө цагаараа ажил хийгээд байдаг тий. Тэгээд би ерөөсөн анх тэрэг гэж бодсаахгүй. Бүр өглөө 6 юм уу 5 онгоотой зүгээр л нэг хөөрхөн тий нэг өндөг шараа зүгээр нэг талах шараад тэгээ нэг хөөрхөн цай гээл нэг тэр энэ олон 100 мянган иргэд дотор ядаж нэг өглөө 10 хүн цай авах хэрэгцээ байдаг л үү. Ядаж нэг энэ газар онгооцсон байдаг да гэдэг нэг юм хиймээр санагдчих бүр нэг хоёр ширээтэй ч хамаагүй өглөө гараал явах цаа бүх юм алдтай яа бас л амар. Тэр жоох амар юм зэрэг асуудал. Би бас нөгөө Огитай адилхан ер нь хүн бол хэрүүлчил гэж хэлдэг байхгүй намайг. Бас л хэрүүл хийдэг. Тэгээд би ер нь яхаа зөөр тэр улс төр гэхээр л сонгуульд ч юм уу янз янзын нэрээ дэвшүүлээд өрсөлдөөд оролцоод явахыг сонгуул ч юм улс төр хийж ийнэ гэж боддгүй. Улс төр хийн гэдэг нь нөгөө өөрийн авах ёстой, хүртэх ёстой тэ наад захын зүйлүүдийг буцаага шаардлага тавьж чаддаг болох нь бид нар буцаагаад цаашаа айгүй олон дамжлагаар бас өөрийнхөө хэмжээнд улс төр хийгээд байгаа юм байна л гэж би боддог штеп. Шаардлага тавина гэдэг нь одоо за тэр үед би таагүй мэдрэмж аваад явж олно те. А гэхдээ дараа нь орж ирэх хүний бас эрхийг хамгаалдаг байхгүй. Тэр амар чухал. Тэрийг таслан зогсоох гэдэг юм. Энэ надад уусаасаа гээл те. Честа бол зайл оги зайл гэж хэлсэн биш. Дараагийн удаа хүн юм чинь бодох байлгүй дээ. Бод нь штэ тий. За нэр ингэсэн бол яриад ирээчтэй. Дараагийн чи орж ирэх зайл гэж хэлүүлэх хүндээ хөрхий хаалт болж өгсөн байна л та. За ингээд дотор нь тэр нэг өвдөлтүүд нь амар их бод авах зүгээр 50 хэдий 50 газар амьдарч байгаа ч гэсэн бас 50 байж болохгүй юмнуудаас байгаад байгаа учраас. GA Modern Home Decor. Rich Organic Cosmetic. Одоо тэгтээ бас ингэмээргүй байна нөгөө нэг бидний өөр хүүхэд үлдэх имижин гэдгээр тэр үгээр би ямиг хоошлуулад улам ямиг өөгшүүлээд аамж санагдаад идэв. Би амьдрмаар байна те. Би тэр замаар зорчмоор байна тэр. Тэгэхээр ингэж шаардахгүй бол тэгээ нөө шачаатан да. Тийм тэгэхээр одоо бид нар л дуурахгүй бол одоо тэгээ угаасаа нөгөө за муухайгаар хэлэхэд одоо нөгөө ээдээ маань өнгөрчөөж нэг арай цэвэрлэгдэх нь гэж л муухай одоо ярьдаг болчлоо л да. Тэгээ яалтчгүй л тэр хандлагыг хүн тэр хүмүүс гаргаж чинь хаа газар л яг сөрөг энерги сөрөг хандлагыг ер нь бол тэгэл манай хөшчүүл бас айгу муухай гараад байгаа шүү дээ. Тэгээ тэдний үе нөө дутуугийн комплекстэй хүмүүсээ л заа өөр юм уу мэдгүй. Тэгээ нэг айтайхан нэг болох чи гэл дор дороол өгөх чимээр л байгаа. Ер нь тэгэл хэвээр нэг болох байхаа те. Болно гэж бол бодлоо. Тэгэхээр дор дороол айгу. Би одоо яг тэр талаач хүсч мөрөддөг юм баггүй. Тэгээ би одоо бид дөрөв одоо жишээлбэл баярлж байгаа шүү дээ. Эрдэнэтэд бүр яагаад энийг ярьдаг те нэг юм подкаст хийдэг хүмүүс байдгүй юм бол энийг ингээ ярьчихсан. Одоо би ч саяны тоног төхөөрөмжөө ингээ нийлүүлчихэд хандуулчаад тэр гоё гэгээлэг мэдээг би ингээд нервтэж ярмаар байсан байхгүй. Яагаад энийг хийдэг байсан бэ гэж яриул ярмаар байгаа байхгүй. Тэгэл би тэрийг гоёор нь л дуусгасан. Тэгэл бүр яг бүр
бодсон байхгүй ингээл энийг нэг ярьж байгаасаа хүчнэл телевизүүд байгаа, хүчнэл сэтгүүлчд байгаа. Тэр цонх гутлын ярьж байгаахын оронд энэ тэ эдэбэр болсон юмнуудыг яагаад ярьдгүй юм бэ? Бас л ингээл худалдагдсан хаалтын гэрээтэй байдаг л хал та. Ингээд яг гол нь ингээд чанартай гаргаж байгаа юм аа тэр хүмүүс үнэхээр энэ чанартай юм байна шүү гэдгийг ингээд ойлгоосоо гэж амар хүсдэг байхгүй. Тэрнээс зүгээр нэг юм нийтлэг тэ ингээд хаасайгүй зүгээр ингээд гудамжинд явж байгаад нэг ингээд талтаа ороод гардаг нэг юм газар биш тэ ингээд яг чанартай кофе ингээд хийж өгч байгаа тэ бид нар стандарттай хийж өгч байгаа. Тэрийг гол нь ингээд ойлгоосоо гэж юу нь бол амар хүсдэг. Тэрний төлөө хэрэглэгч өөрөө мэдлэгтэй болох хэрэгтэй. Энэ тэнэг дээр тэнэг болсон асуудал. Энэ манай дүүгийн нөө АЭК усны сав ингээд юм имхэн байгаа. Тэгсэн чинь энийг өөрчилж болтгоо юм гоё савтай юм барихад юм байж болтгоо юм. Нимхэн болохоор эн чинь ингээд нэг жул харагдаад тааштай гэж. Гүшт эний чинь харин ч нэмрүүлэхийн тулд явуулдаг гэж байгаа юм. Байгальд тэнэг дээрээ бүр амар тэнэг асуулт асуусан баг. Тэгээ би тэр асуултнаас одоо хүртэл ичдэг. Тэгэл энэ дээр ингээд энэ хүн чил энэ усны залбар дээр энэ өөрчлөлтийг хийх гээл ганцаараа хинч мэдхгүй мөртлөө цаана нэг өөр мөрөөдөлтэй явчихсан баг. Бочимгээрч сайдлах ингээд хэдэн мянган тонн юм бэ амар үстэй тэр чинь тос гэдэг чинь хамгийн балер юм шүү дээ. Газар амар бохирдүүлдэг шүү дээ. Дараа жил ирэхэд тэр тусдцаа ингээл жүлгэн ороохгүй байж лээ гэдэг. Манай подкаст GA Home Decor-оос Modern Home Decor-оос хурж байгаа. Тэгээд одоо энэ анзаарснууд хойд орж ирээ тавилга ер нь хэр вэ? Арай өөр үед чадчихна. Юу бод авсаа. Хөршөөс. Тэр арай өөр нэг юм гоё. Яг нэг шинэлэг орчныг бүрдүүлэх одоо бие эдний дэлгүүрийг ойлгох тань яг цаг үетэй тренд гэж ярьдаг шүү дээ. Тренд болсон юмнуудыг хугацаа алдалгүй оруулж ирдэг юм шиг лээ. Тэгээд хүүхнүүд алддаг юм шиг лээ. Захиж махад. Тэгээд J Home Decor, Modern Home Decor-ийнхэнд баярлалаа. Тэгээд дээрэс нь Rich Cosmetics. Тэгээд Эрдэнэтийн охин Эрдэнэттэй үйлдвэрлэв гээд чиний өмнөөс юу гаргацсан шүү. Өөрөө слоган гаргацсан шүү. Италич чинь. За ингээд ярилцсан баярлалаа. Маш гоё байлаа. Хэдүүлээ дараа ч гэсэн хөө хөвсөлөөрөө ч суулцаад бас тий болохгүй юмны төлөө бас явъя гэдэг бас уриалгыг хүргэж байна. Окей. За баярлаа. GA Modern Home Decor. Rich Organic Cosmetic.